шинжлэх ухааны нэвтрүүлэг тавтай морил. Тэгэхээр өнөөдөр бид химийн сонирхолтой туршилтуудаар нэвтрүүлгээ үргэлжлүүлэх болно. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочдоор Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн судлаач бүсгүйчүүд ирсэн байгаа. За мөн 52 дугаар сургуулийн сурагч өсөх баяр ирсэн байгаа тийм ээ. Тэгэхээр эхний туршилт ямар туршилтууд байгаа вэ? Хөвөнгийн бүтэц хэрхэн өөрчлөгдөж байна вэ гэдгийг судлах байгаа. Хөвөн нь зөөлөн, хөнгөн, уцсархаг бүтцтэй бөгөөд ургамлаас гаргаавдаг. Ерөнхийдөө целлюлозаас тогтсон гэж хэлж болно. Целлюлоз нь амтгүй, үнэргүй, ус олон ихэнх нь органик уусгагчид уустгүй. Шугам хэлэхэд полимер нэгдэл. Хөвөнг азотын хүчил болон бүхрийн хүчлээр боловсруулсны дараагаар үнсгүй шатаг онцгой бүтэц ажиглагддаг. Концентрацтай бүхрийн хүчил болон азотын хүчлийг адил хэмжээгээр холимог болгож хийн. Адил хэмжээтэй уус мөр бэлдээд тэрэн дээрээ хөвөнгөө хийж уусгаад саармөгч болж байгаа. Хөвөндөх маань нөгөө ус төрөгчдөр азот суугаад азот сууж байгаа саармөгч байгаа. Тэрийг болохоор хөхрийн хүчлээс саармөгжуулахын тулд бүгдөө бидний хүнсэнд хэрэглэгддэг сод буюу натрийн карбонатаа хийж өгнө. За, эдгээрээ хийж хутгаад одоо хөвөн маань содын уусмал хийгээд саармөгчсөн байгаа. Тэгэхээр энийг бүгдөө гараар аваад хэрэглэж болно. Усын сайн шавхаад Хүн өөрөө эслэг гэдэг байгаа шүү дээ, тийм ээ? За тэгэхээр хөвөнг үзье та. Ерөнхийдөө бас уралд орохороо өөрчлөлт байх нь үгүй юу? Хоёулаа сонирхол л да тий. Ерөнхийдөө норцсон л юм шиг л харагдаж байна тий. Ямар нэгэн гаднаас бол хараад бол өөрчлөлт бол мэдэгдэхгүй байна. Гэхдээ хацныхын дараа бол маш сонирхолтой үйл явц болдог гэдэг байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр одоо энэ хөвөнг хатдаар хэсэг хугацаанд бүгдээрээ хамтдаа хүлээ. Тэгээд нэвтрүүлгийн туршилт хэрхэн өрнөхийг хамтдаа сонирхъя. Хөхрийн хүчил. Хөхрийн хүчил нь H2SO4 молекул томьёотой. Маш эдэмхий, хүчтэй эрдэс хүчил юм. Азотын хүчил. HNO3 хүчтэй дан суурьт хүчил. Химийн цэвэр азотын хүчил нь хурц эхүүн үнэртэй. Өнгөгүй шингэн. Сонирхолтой шинжлэх ухааны нэвтрүүлэг үргэлжилж байна. Тэгэхээр бид хөвөнгөө бол хатаасан тийм ээ. Тэгэхээр хатсан хөвөн маань харин ямар өмнөх одоо зүгээр ердийн хөвөнгөөс ялгаатай зүйл байх вэ? За одоо хатсан хөвөн болон энэ нөгөө энгийн хүн хоёрыг харьцуулаад шатааж үзье. Бүтц нь хэрхэн өөрчлөгдсөнийг. за одоо энэ маань энгийн хөвөн байгаа. За бүгд энгийн хөвөнгөө шатаагаад үзье. Энгийн хүн маань ингээд маш удаан үнслэг үлдээж чадчих байна. Хаягдaltaй шатж чинь үнс үлдэж байна. За эхний хөвөн бол шатлаа. За одоо бүгдөө бүтцийг өөрчилсөн хөвөнгөө үзчихье. Ич. Юу болоод дөр нөгөө юу болсон бэ? За энэ маань маш хурдан хугацаа үлдэгдэлгүй бараг ийм жохон юм болсон байна. За тэр яг юм болох гэсэн юм. За одоо бүгдээрээ гарн дээрээ тээж чатааж үзье. Тийм зэрэгтэй хүн байх юм уу? Би л за үгүй. Өсгөө тамаагүй. Үгүй. Зинт. За. Ичи минь. Энд тэгтээ гар ингээ шатахгүй юу? Би л бол агаад шүү. Одоо бүгдөө үзье. Одоо шатах уу, яах нь вэ? Манай хүн зориг гаргаад өөрөө би үзье гэдгсэн. За бүгдөө төвчж үзцгээе. Ич ёо. За өсгөөний гарт нэг тавина. За өсгөөрөө үзчихье. За. За жоох нэг. Гэтэ маш жоохон хөвөн тавилаа шүү. За өсгөөрөө. Яагаад ах шиг байна манай. Өсгөөрөө харин чи. За чи өвдсөн үү? Яш мэдрэгдэхгүй байна. За юу ч мэдрэгдэхгүй бол би өөрөө үзнэ. За. Ичи яа. Мэдрэндээ та. Нэр уусмөр юу ч үлддэггүй юм байна. Часыгаа жоохон халуул орхилоо тий. Маш сонирхолтой туршилтаа. Яагаад гэж бодож ин өсөх баяраа чамд хоёлоо одоо сая туршилт үзлээ шүү дээ. Их сонирхолтой туршилт байна. Яагаад гэж бодож ин? Яагаад юм бэ гэстэй нөгөө уруулж авсан болоод. Та хийсэн 3 уусмалд учир ах шүү гэн тий. Ямар уусмалт хийлээ эхлээд хэлье. За. Азотын хүчил, хөхрийн Азотын хүчил. Тэдгээрээ сармагжуулахын тулд кальцийн карбонат.
Кальцийн карбонат. Энэ болохоор азот ус болж байгаа хгүй. Азот өөрөө нөгөө тесрэмтгийн шин чанартай учраас юм хурдан ингээд эсрээд алга болчих. За. Хөхрийн хүчил. Хөхөр нь тэгвэл ямар шин чанартай ах вэ? Хөхрийн хүчил нь бол урлаг явуулах орчин болж өгч байгаа. Нөгөөх нь кальцийн карбонат. Тэр нь болохоор энэ хөхрийн хүчил болоо хоёр хүчлийг сармж болж өгч байгаа. За тэгэхээр туршилтаа дахиад хийте. Хамгийн гайхалтай зүйл нь бол миний нүдэнд харагдаж байгаагаар бол энгийн хөвөнд бол ямар нэгэн үлдэц байгаа штэ. Тийм ээ? Гэтэл энэ туршилтын онцлог нь болохоор юу ч үлдэхгүй байгаа, тийм ээ? Тортог бол асар багтаа байгаа штэ. За ахаад туршилтаа үзье. Азотын хүчлэл болон хөхрийн хүчлийн холимогт хөнгө ингээд хийгээд ингээд дэвтээж байгаа. Тэр үед эслэг бүтцэн нь өөрчлөлт ороод энэ гадаад юунд нь орших ус төрөгчийн атомыг азотын атом солигдож цугаад тэгээд төмгийн маань бүтэц ерөнхийдөө өөрчлөгдчихнэ. Тэгээд хүчлийн хорон нарилаад тэгээд хөнгөгийн маань гадаад бүтэц нь өөрчлөгдчихөж байгаа. Хөнгөөс өөр одоо даавуу гэдэг ч юм уу, цаас гэдэг ч юм уу өөр эд зүйлийг ашиглавал яах вэ? Өөр зүйлсийг бүтцийн судалж байгаад ашиглаж болох л байна. Доторх нь бол ямар байх хэвээр хүм шиг эслэг байх хэвээр юм уу тийм? Ерөнхийдөө эслэг бүтцтэй материалуудыг бас ингэж нөгөө ус төрөгчийн атомыг нь солиод иймэрхүү маягийн туршилт бол хийх боломжтой. Яагаад энэ нөгөө нэг энгийн хөвнөнд ингээд юу үлдээд байгаа юм санаа их нурам, энсний нурам. За хүн маань өөрөө ус төрөгч болон нүүрс төрөгч агуулсан байгаа болохоор найрлаганд нүүрс төрөгч орсон учраас үнс нөө жишээлбэл нүүрс шатгаараа үнс болон үлддэг шээ тэрнтэй адилхан нүүрс төрөгч нь ингээд үнс болоо үлдэж байгаа. Одоо хоёр дахь туршилтаараа бид нэр ханаа төрөгтэй болон янз бүрийн эдэд төрөвсөл мөн харшилт хэрэгэлдэг энэ кальцийн глюконат гэсэн юмыг шатгах процессыг авч үзье. Шатдаг байх нь уу? За. Зайчлаад харуулъя тийм ээ. Энд шатах юм уу? Тэгээ энэ дээр ингэж тавьж аваад За. Данхийн халаангур дээр ийм тавьчлаа. Одоо яах вэ? Хайгаад шүү дээ. Кальцийн глюконат гэдэг юм байгаа шүү дээ. Хортой юу? Гайгүй юу? Энэ өстой сони юм болж байна тий. Юу шиг. Тий. Яагаад уу? Чамд ямар нэгэн таамаг байна уу? Өсөх баяраа. Яагаад ингэж бодож байна? Ийм болно гэж юу төсөөлж яв. Төсөөлөгөөс чи ингээд шатгаар ингээд дээш ингээд угалзраа яваад тах юм. Эмийн бодисонд нь учир байна уу тий? кальцийн глюконат нь өөрөө кальци болон глюконат гэсэн органик нийтлэлээс тогтож байгаа. За. Тэгээд энэ глюконат нийтлэл нь органик нийтлэлийн нэг хэлбэр учраас шатгахдаа нүүрсчээд тэгээд нүүрс маань ингээд сүрхэг бүтцтэй болоод тэр сүрхэг бүтцээр нь ялгарч байгаа хийн ороод өөрөөр хэлбэл иймэрхүү байдалтай ийм угалзарсан үнслэг үүсэж байгаа. Ингээд шатахтаа ч юм уу ямар нэгэн хортой элемент ч гэдэг юм уу хортой тэр зүйлийг гаргадаггүй үгүй юу? Харьцангуй баг уу? Ерөнхийдөө харьцангуй баг гэхдээ нөгөө бидний мэдэх хүлэмжийн хий буюу одоо CO2 бол ялгарч байгаа. Баг юм. Одоо энэ үнс байгаа штэ. Энэ үнс нь өөрөө хортой юу? Үнс нь өөрөө юу? Нүүрсцэн хэлбэр болохоор хорг гайгүй. Барьж үзэж болно гэсэн үг үү? Барьж үзэж болно. Ер нь инхээр ингээд бутраал унчиж чинь те. Зүгээр цаас шатаацсан юм шиг л. Тийм. Бидний нөгөө түддэг мод нүүрсний үнслэг шиг. За, ердийн л үнс шиг юм гард юм байна. За, сонирхолтой туршилт байлаа. Тэгэхээр манай үзэгч хүмүүс маань бас энэ кальцийн глюконат гэдэг имийг аваад бас энэ туршилтыг хийж болох болов уу гэж бас бодож иж магадгүй тийм ээ. Тэгэхээр гэртээ болон ангидаа бас туршиж үзэж болох уу?
гэрийн нөхцөл төвчүүд маань дангаараа туршиж үзэж болохгүй. Багш нарын хараа хяналтанд доор лабораторийн орчинд ганц нэгээр нь шатааж үзэж badнаа. Ганц нэгээр нь бөөнөр нь шатааж болохгүй гэж шүү дээ, тийм ээ. За ингээд сонирхолтой туршилт байлаа, маш их баярлалаа. За сонирхолтой шинжилгээ ухааны нэвтрүүлэг үргэлжилж байна. Ингээд сурагчдынхаа туршилтыг бүгдээрээ хүлээн авч үзье. Сонирхолтой шинжилгээ ухааны нэвтрүүлэг сурагчдынхаа туршилтаар үргэлжилж байна. Тэгэхээр одоо 52 дахь сургуулийн сурагчид маань дууны татамжтай холбоотой туршилт хийх гэж байгаа тийм ээ. Тэгэхээр энд их сонин хөгжмийн зэмсэг байна тийм ээ. Бодвол хамгийн сүүлд энэ хөгжмийн жимсгээ танилцуулах байх гэж бодож байна. Яагаад энэ туршилтыг хийх болсон тухайга яриа. Бидний их жадчтай бол энэ татамжнаас хамаарч дууны өнгө хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулахыг зорьсон байгаа. За дууны татамж нь яаж илрээд байгаа вэ хүүхдүүдээ? Дууны давтамж нь болохоор хоолойны уртаас хамаарат долгионы урт хэрхэн өөрчлөгдөж байгаа. Тэгээд долгион энэ баримтлын шавраас ойгоод тэгээд дуу хэрхэн өөрчлөгдөж өнгө нь хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар. За тэгэхээр энэ савхан дээр үзэх нь үү? Тэгээд сорвол дээр одоо нэг туршилтаа харуулна. За сорвол дээр хийсэн эхний туршилтаа харуулъя. За энэ сорвуулыгаа бэлтгэхдээ сорвуулын нэг үзүүрийгээ сайн хавтгаалж өгнө. Сайн хавтгаалж өгсөн энэ үзүүрээ шавх хэлбэр гаргаж хайдалж өгнө. Одоо ингээд гарсан байгаа энэга цэцгийн дэлбээ хэлбэрээр жоохон ингэж гадагш нугалж өгнө. Одоо тэгээд энийгээ үлээж үзнэ. Тэгээд үлээж үзэхдээ нөгөө хил тагнаад аюултай учраас хүүхдүүдэд боломжтойгоор гэж хэлмээрээ. За үлээ. Хин үлээх үү? Бүдүүн байснаа хаашлах тусам нарийсч чинь тий. Яагаад юм бол хүүхдүүдээ? Сурвал анхандаа урт байсан, урт байхад дотор нь байх давтамжны тоо бага байсан учраас бүдүүн сонсож байгаа. Харин богийн сүт дотор нь байх давтамжны тоо ихсэж байгаа. Ингэхээр улам нарийн сонсогдож эхэлж байна. Бас үүнийг ашиглаад хөгжмийн зэмсэг хийсэн байгаа шүү дээ тий. Анх яаж мэдсэн? Энэ нөгөө сурах бичнээр байсан. Тэгээд багш нартайгаа бас ярилцж байгаа. Давтамж нь их болох тусам нарийн дуурнуудыг бодож үзэж байгаа тийм туршил хийж байна. За ингээд бид бас урьдчилаад сорвол ашигласан энэ үлээдэг хөгжмийг хийсэн байгаа тийм ээ. Тэгэхээр энэ хөгжмийг бас харах юм бол мөн ялгаагүй уртаас богино руу шилжсэн байгаа. Дуу авиан ч гэсэн бас ондоо байгаа ах гэж бодож чинь тийм. Уртаа талд нь харин баримлын шавар тогтоож өгсөн байна. Энэ ямар учиртай ах вэ? Энэ нөгөө давтамжийн ойлтоос болж байгаа. Давтамжийн ойлтыг тооцоолж үзээд тэгээд урт богны нөхрүүлээ тэгээд амсар дээр нь баримлын шавар тогтоож өгсөн байна. Баримлын шавар тогтоож өгөхгүй дуугарахгүй юу? Энэ нөгөө нэг ойлтны үнцэг гаргахын тулд баримлын шавар тогтоосон байна. За энийг дуургаж үзлээ. Амандаа хийж үлээхгүй юм уу? Амандаа хийж үлээхгүй зүгээр зөвхөн шүглдэх маяг байдалтай үлээдэг хөгжим байна тий. За энийг ингээд туршиж үзэж болох нь байна хүүхдүүд маань. За энд харин ямар зүйлийг ашигласан хөгжим байна? Энэ сантехникийн хоол ашигласан баа. Тэгээд баримлын шавар. Тэгээд тогтоох зорилгоор ингэж харандаа бас ингэж уцыг ашигласан баа. Бэхэлж өгсөн байна тийм ээ. За ерөнхийдөө зарчим нь бол түрүүний гуурстай адилхан. Тийм яг адилхан ингэж арай жоохон таасаа богино хөтлөө ингэж. За яаж дуурах бол сонирхъя? Энийг яачих юм бэ? Хөгжим тоглож болох уу? хөгжим бол тоглож болно. Яг нотороо доо гэл. Одоо аль нь доо, аль нь ямар нотнууд сонсож байгаа. Энэ бол жишээ нь одоо ингээд доо доо нот нь 262 гэж давтамжтай байдаг. Нөө давтамж нь бага байх юм бол илүү бүдүүн сонсогддог гэсэн шүү дээ. Тэгээ яг тийм болохоор энэ нь нөө гэзийн давтамж нь бага байгаа. Тэгээд энэ доо тэгээд ре ми па соль ля си гэдэг 7 нот. Энэ дэр хөгжим тоглож чадах уу хоёр? Таад. Бид яг нота шийдлээд явал арай тоглож чадахгүй. Ерөнхийдөө энэ үлээх юм уу ишээгээ? Тэгээд уруулаа. Өөрөө хийж үзэхээр сонирхолтой юм чи тээ.
Үнэхээр бас урт богиноосоо шалтгаалаад гарч байгаа дуу аваа нь ондоо байна тийм ээ. За сонирхолтой туршилт байна. Ерөнхийдөө энэ уурсан хоолой бол манайд бол хийхэд бол элбэг үстэй тийм материалын олдсон хувьд. Гар дээрх материалаар хийхийг зорьсон байгаа. Хүүхдүүд бүгд хийж үзээд тэгээд дуу авааны тархал дууны өнгөрөхөө өөрчлөж байгаа талаар мэдэж аваасаа гэж бодсон. За сонирхолтой туршилт байна. Баярлалаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч MCS Coca-Cola. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэг өндөрлөж байна. Дараагийн нэвтрүүлгээ дахин уулзъя. Баяртай үзэгчтэй.